Тогоор сайр компани энэ удаагийн хурлаар танилцуулсан керамзит болон полистирол дүргэгчтэй хөнгөн бетоны талаар бэлтгэн танилцуулсан юм а. Энэ нь уламжлалт бетонтой харьцуулахад 30-40% жим багтай, дулаан хадгалах чадвар өндөр, байгаль дээлтэй түүхийд ашигласнараа тогтвортой барилгын хөгжлийн стандартанд нийцэж чадах юм. Мөн хөнгөн бетоны шахалтын бат бэх байдал дулаан дамжуулалтын үзүүлэлтүүдийг харьцуулан танилцуулсан нь онцлог болсон байна. Барилгын салбарын хөгжил хурдцтай явахын хэрээр энд орж байгаа бетонууд нь юунд зориулагдсан? Та яг энэ бетоны юунд илүү ашиглавал давуу талтай юм гэсэн асуулт гарч ирдэг. Тэгэхээр бид энэ дээвэрт болон зарим нэг хан, бүр шаланд хөнгөн бетоныг ямар байдлаар ашиглаж болохын, хөнгөн бетонд юуг оруулж өгснөөрөө давуу талтай юм гэдэг судалгаа хийгээд тэрийгээ бид мэргэжил нэгт хамт олондоо эрдэм шинжилгээний ажил болгож танилцуулсан. Тогоор сайр компани нь 2005 онд байгуулагдаж 2014 оноос эхлэн барилгын материал үйлдвэрлэлийн салбарт бетон зурмгийн үйлдвэр байгуулж одоо хүртэл өндөр чанарыг баримтлан ажиллаж байгаа юм а. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан судалгаагаа 3 жилийн хугацаанд бэлтгэн олон улсын хуралд оролцсон барилгын салбарт хэрэгтэй байгаа зүйлсийг эргэцүүлэн бодолцож байгууллага болон хувь хүмүүст ойлгуулан таниулах зорилгоор оролцжээ. Тэгээ манай байгууллагын онцлог давуу тал гэх юм бол манайх жилийн 4 улирал үйл ажиллагаа явуулдаг. Одоо үндсэндээ бол барилгын салбар бол хийхдээ өвөл зогсдог гэж хүмүүс бол ойлгодог гэхэд манайх 4 улиралаар үйл ажиллагаагаа явуулдаг. За тэр маань өөрөө барилгын норм дүрм стандартын дагуу үйл ажиллагаа явуулж чадаж буй хүмүүс албан байгууллага барилгын компаниудад бол бетон зурмаа нийлүүлээд ингээ явдаг байгаа. За манай бас компани нэг томоохон одоо гол зорилгоо болгож явдаг зүйл бол ерөөсөө залуу болсон хүчнийг одоо хэрхэн дэмжих вэ? Одоо хэрхэн одоо бас Монгол улсдаа ийм сайн сайхан амьдарч болох Монгол улсынхаа одоо зах зээл дээр одоо хөдөлмөрөө яаж үнэтэйгээр одоо үнэлүүлж болохын гэдэг зүйлээ бас хүний нөөц талаасаа маш их урт хугацааны бодлого төлөлтийг бол бас хэрэгжүүлж явдаг. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар барилгын материал үйлдвэрлэл болон инженерийн салбарын эрдэмтэн, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн хурлаар зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэлүүд танилцуулагдаад зогсоохгүй, бетон зурмгийн чанар, стандарт сэдвийн хүрээнд салбарын төлөөллүүд санал солилцсон ярилцаж, оролцогчдын санал бодол, асуултуудад тулгуурлан хэлэлцүүлгийг өрнүүлжээ.